Монголын анхны хувийн ууган их сургуулиудын нэг болох Отгон тэнгэр их сургуулийн захирал доктор Инх Заяатай ярилцлаа. Агсан төвшөнд магадлан итгэмжлэгдсэн Отгон тэнгэр их сургууль бакалавр, магистр, докторийн сургалтанд таныг урьж байна. Сэтгүүл зүй, англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, аж ахуйн эрх зүйч, олон улсын эрх зүйч, нэгтлэн бодох бүртгэл, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрүүдтэй урьж байна. Боловсролын шинжилгээг тавтай морил. Отгон тэнгэр их сургууль. Тэртээ 1991 онд 7 багш 110 гаруй оюутантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 6400 гаруй оюутан манай сургуулийг төгсөж ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Эдгөө 23 точилдээ эдийн засаг, бизнесийн удирдлага, хууль зүйн салбар болон хүмүүнлэг гэсэн 3 бүтцийн сургуультай үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр 1900 гаруй оюутан 180 гаруй багш ажилчид өдөр ичнээ оройн сургалтуудыг явуулж байна. За Отгон тэнгэр их сургууль маань 1991 онд үүсгэн байгуулагдсан цагаас эдүүгээ хүртэл 23 жилийн хугацаанд их сургууль болтлоо өргөжөж бүтцийн 3 сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль, хууль зүйн сургууль, хүмүүнлэгийн сургуульда 2000 гаруй оюутантай 180 гаруй багш ажилчнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. За манай сургуулийн хувьд бол өдөр орой ичнээн хэлбэрээр бакалавр, магистр, докторийн сургалтуудыг 9 мэрэгчлэр явуулж байгаа. Отгон тэнгэр их сургууль олон төгсөгчдөөрөө бахархдаг. Тэдний дунд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Эрдэнэ, улсын их хурлын гишүүн Төвдөн Дорж, Гавьяд Хуульч, Оюун Бадам зэрэг олон алдартай бахархдаг. За Отгон тэнгэр их сургууль өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол улсдаа нийт 6400 гаруй мэрэгчлэн бэлтгэж өгсөн байна. Ингээд Отгон тэнгэр их сургууль өнөөдөр эргээд харж байхад энэхүү төгсөгч нараараа үнэхээр бахархгүй байхын аргагүй. За манай Отгон тэнгэр их сургуулийг төгссөн нийт төгсөгчид дундаас салбартаа түүчээлэн явж байгаа олон сайн мэрэгжилтнүүд байгаа. Жишээлбэл сэтгүүл зүйн салбарын хувьд авч үзэхэд Монголын үндэсний олон нийтийн телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа Эрдэнэ Булган маань байна. Мөн Игэл телевизийн хөтлөгч Баасан Дам гээд улс төрийн салбарт бол Монгол улсын Гавьяд Хуульч, Оюун Бадам хуульч маань байна. Мөн улсын их хурлын гишүүн Эрдэнэ, Төвдөн Дорж гишүүн гээд дурдаад байвал маш олон төгсөгч нар маань байна л да. Улсын ноён өргөл болсон очроо хайрхан шиг Эрдэм мэдлэгийн ноён өргөлүүдийн нэг болсон Отгон тэнгэр их сургуулийг төгссөндөө баярлаж түүгээр бахархаж байдаг. Энэ сургуулиас өөрийн ажил амьдралын гараагаа амжилттай эхлүүлсэндээ туйлын баяртай авдаг. Ажил амьдралын маань гарааг тавихад чиг залуур болж гисэн Отгон тэнгэр их сургуультай би байнга баярлж авдаг. Отгон тэнгэр их сургуулийг сонгон суралцсан маань миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Отгон тэнгэр их сургууль оюунлаг тэргүүний ирээдүйн шилдэг сэхэтнүүдийг бэлтгэж байна. За 1992 онд Отгон тэнгэр их сургууль маань хичээлийн байр Баянзүрх дүүрэгт одоо бидний яг ярилцлага өгч сууж байгаа энэхүү байранд маань үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Отгон тэнгэр их сургууль маань өргөжөж өнөөдөр хичээлийн 3 байртай, цэцэрлэгийн багшийнхаа дадлага хийхтэй, түшид цэцэрлэгтэй ийм том болж өргөжсөн бас их сайхан хамт олон байна. За Отгон тэнгэр их сургуулийн хувьд бол дадлагын бааз бол маш их ач холбогдол өгдөг. Яагаад тэгэхээр өнөөдөр Отгон тэнгэр их сургуулийг маань төгсөн гарч байгаа оюутнууд ажил мэргэжилдээр очоод дадлагчсан ийм сайн мэргэжилтэн болохын төлөө бол бид зорин ажилладаг байгаа. Тиймээс бид нар салбар бүрдээ бол дадлагын баазыг сургууль дээрээ бас боломжит нөхцлөөрөө бол бий болгосон. Жишээлбэл Отгон тэнгэр их сургуулийн дэргэд клиник сургалтын төв гэж байгаа. Клиник, хууль зүйн клиник сургалтын төв гэж. Энэ хууль зүйн клиник сургалтын төв маань зөвхөн оюутан залуучуудыг маань дадлага хийлгэхээс гадна Баянзүрх дүүргийн нин ядуу орлогогүй иргэдтэй эндээс ирж хууль зүйн зөвлөгөө авах бас бүрэн боломжийг бол нээж өгсөн. За эдийн засгийн сургуулийн хувьд бол интерактив Diamond гэдэг интерактив сургалтын төвийг бас нээн ажилуулдаг. За энэ дээр бол оюутнууд маань бол бүрэн дадлага хийх бүрэн боломжоор бол хангагддаг. За сэтгүүл зүйн ангийн оюутнуудын маань хувьд болохоор манай сургууль маань ТV студидтэй, за мөн монтажны студи, радио төв гээд маш олон дадлага хийх боломжуудыг бол бүрэн хангасан. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай сургуулийг төгсөн гарч байгаа оюутнууд маань ажлын байранд очиход бол гологдох зүйлгүй. Ер нь бол дадлагыг бол бүрэн хэмжээнд бүх 4 жилийнхээ хугацаанд бол дадлагыг хийх боломжоор бол хангагдаж өгснөөр их онцлогтой юм байнамаа.
Америкийн нэгдсэн улсын Колорадо хайдас их сургууль, Тайваны Минчуаны их сургууль зэрэг олон сургуультай гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай сургууль бол энэ хичээлийн жилд ер нь бол их онцлогтой. За өнгөрсөн жилийн хугацаанд бол мэдээж үйл ажиллагаагаа явуулж исэн Тайваны Минчуаны их сургууль, за мөн Швейцарын Тургаугийн их сургууль, мөн Америкийн нэгдсэн улсын Виржиниагийн олон улсын их сургууль гэх мэт олон сургуулиудтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. За үүн дээр нэмэгдээд энэ хичээлийн жилд бол бүгд найрамдах Хятад ард улсын Ляонингийн их сургуультай манай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад энэ хичээлийн жилээс мөрдөж эхлэх гэж байна. Ингэснээр бол манай сургуулийн оюутнуудад ямар давуу чанар гарч ирж байна гэхээр Отгон тэнгэр их сургуулийг төгссөн хоёр оюутан жил бүр Хятадын засгийн газрын тэтгэлгээр 100% суралцах, магистрийн сургалтанд суралцах ийм боломжийг бол бас манай сургуульд олгож байгаа. Мөн тухайн сургуульд манай сургуулийн хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнууд 3 болон 4-р курстэй хятад хэлний дадлага хийх бас боломжийг бол нээж байгаа. Инхээр манай сургуулийг төгсөж байгаа оюутан бүр Ляонингийн их сургууль дээр очиж 1-3 сарын хугацаатай дадлага хийх боломжтой байгаамаа. За мөн энэ хичээлийн жилд Америкийн нэгдсэн улсын Колорадо хайдас их сургуультай бид нар хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа. За энэ дээр бол 4-р нэмэх нэг хөтөлбөр, мөн багш оюутан солилцооны хөтөлбөр, мөн англи хэлний эрчимжүүлсэн зуны сургалт, за TOEFL-ийн шалгалтанд бэлдэх сургалтуудыг Америкийн нэгдсэн улсын Колорадо хайдас их сургууль дээр хийх бүрэн боломж бол манад нэгдэж байгаамаа. Агсан төвшөнд магадлан итгэмжлэгдсэн Отгон тэнгэр их сургууль, бакалавр, магистр, докторийн сургалтанд таныг урьж байна. Сэтгүүл зүй, англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, аж ахуйн эрх зүйч, олон улсын эрх зүйч, нэгтлэн бодох бүртгэл, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрүүдтэй урьж байна. Боловсролын шинжилгэд тавтай морил. Отгон тэнгэр их сургууль. 2014-өөс 15 оны хичээлийн жил боловсрол шинжилгээ ухааны яамнаас баталсан эсэлтийн хяналтын тоондоо бид нар бол эсэлтээ авч байгаа одоо хүүхдүүдэд бүртгэж байна. За энэ бол нийтдээ 520 оюутныг манай сургуульд өдрийн ангиар суралцах боломжтой, нийт 8 хөтөлбөрийн дагуу эсэх боломжтой. За үүнд эрх зүйн чиглэлээр аж ахуй эрх зүйн, олон улсын эрх зүйн хөтөлбөрт мөн нэгтлэн бодох бүртгэл, олон улсын худалдааны менежмент, санхүүгийн менежмент, хүний нөөцийн менежмент, сэтгүүл зүй, сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн боловсрол, мөн англи хэлний багш, хятад хэлний орчуулагч гэсэн энэ үндсэн 8 мэргэжлэр бол манайх хөтөлбөртөө хүүхдүүдэд элсүүлэн суралцуулж байгаа. За үүнээс гадна бас манайх бакалаврын болон магистрийн, докторийн сургалтуудаа бас элсэлтээ авч байгаа. Одоо бол яг манайд бүртгэл явагдаж байгаа мэргэжлүүд бол ичнэ орой магистр, докторийн сургалтын хөтөлбөрүүдийг бас давхар бүртгээд явж байгаа. Тун удахгүй 9 сарын дундуураас эхлээд сургалтын маань үйл ажиллагаа эхэлнэ. Өдрийн ангийн сургалтын үйл ажиллагаа маань бол 9 сарын 1-нд үйл ажиллагаа маань эхлэх байгаа. За манай сургуулийн хувьд бол яг гадаад хэлний мэргэжлэр гэвэл хятад хэлний орчуулагч, англи хэлний багшаар төгсгөж байгаа. Түүнээс гадна суралцж буй оюутнууд маань сонгоноор герман хэлийг сонгон суралцах бүрэн боломжтой, япон хэлийг сонгон суралцах боломжтой. За англи хэлийг бол даяаршиж буй энэ нийгэмд бол англи хэлгүй хүн бол бас явахгүй шүү дээ. Тэгэхээр бид бол хэлний бус мэргэжлийн ангиудаа эхний 2 жилд нь бол англи хэлний хичээлийг бол нэлээд эрчимжүүлсэн цагаар бол ордог. Инхээр манай сургуулийг төгсөн гарч байгаа бүх мэргэжилтнүүд маань англи хэлтэй, тэгээд бас дээрэс нь эрх зүйч, эсвэл нэгтлэн бодогч гэсэн ийм сайхан мэргэжлүүдийг хослон өвлөж авч гардаг. Улсын ноён өргөл болсон очроо хайрхан шиг эрдэм мэдлэгийн ноён өргөлүүдийн нэг болсон Отгон тэнгэр их сургуулийг төгссөндөө баярлаж түүгээр бахархаж байдаг. Энэ сургуулиас өөрийн ажил амьдралын гараагаа амжилттай эхлүүлсэндээ туйлын баяртай авдаг. Ажил амьдралын маань гарааг тавихад чиг залуур болж гисэн Отгон тэнгэр их сургуультай би байнга баярлж авдаг. Отгон тэнгэр их сургуулийг сонгон суралцсан маань миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Отгон тэнгэр их сургууль оюунлаг дэргүүний ирээдүйн шилдэг сэхэтнүүдийг бэлтгэж байна. 2013-аас 14 өнгөрсөн хичээлийн жилд бол бид нар ололт амжилтаар дүүрэн жилийг үдсэн байгаа. За жишээлбэл Best of Mongolia 2013 уралдаанд бол хувийн хвшлийн тэргүүний шилдэг сургууль гэдгээр шалгарсан байгаа. Мөн Улаанбаатар хотноо
ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ахлах ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар Отгон тэнгэр их сургуулийг ээлтэй их сургууль гэж өргөмжилсөн. Тэгээ сурагчдын бахархал болсон бас Монгол улсын сурагчдын бахархал болсон сургууль болсондоо бол бид нар их баярлаж байгаа. Баянзүрх дүүргийн хувьд бол бид нар Америкийн элчин сайдын яам MCS компанитай хамтран англи хэлийг хэн сайн мэдэх вэ гэж төгсөх ангийн оюутнуудын дунд англи хэлний уралдааныг зохион байгуулсан. За энэхүү уралдааныг зохион байгуулах гол зорилго маань бол оюутан залуусыг бусад оюутан залуусад нь бол бас алдаршуулъя, бид нар бас тийм ингээм амжилт гаргаж байгаа оюутан залуусыг бол дэмжиж, урамшуулъя гэдэг үүднээс энийг хийсэн байгаа. Ингэж энэхүү уралдаанд маань төрүүлсэн 5 оюутан Отгон тэнгэр их сургуульд бол тэтгэлэгтэйгээр хөнгөлөлтөй 100% хүртэл сургалтын төлбөрийн хөнгөлөлтөйгээр суралцах эрхийн бичгээр шагнагдсан байгаа. Түүнээс гадна бид нар өнгөрсөн 23 жилийн хугацаанд Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэг аймаг хотуудаас ирж суралцж байгаа нэн ядуу өрхийн хүүхдүүдэд 362 сая 650 мянган төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн. Энэ бол бас бид нар нийгэмдээ үзүүлж байгаа нэлээд томоохон хөрөнгө оруулалтаа гэж үзэж байгаа. Тэрнээс гадна манай сургуульд элсэн орд суралцж байгаа оюутнууд маань 2 улирал дараалан A үнэлгээтэй суралцвал дараагийн жилдээ 25 хүртэлх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан. Мөн 4 семестр дараалан A үнэлгээтэй суралцвал 50 хүртэлх % хөнгөлөлтийг эдлэх боломжтой байдаг. За үүнээс гадна бид бүхэн спортын өндөр авьяастай, урлагийн авьяастай оюутан залуусыг бол бас урамшуулан дэмжиж ажилладаг. Оюутны холбоонд бас ажиллаж байгаа, сонгуульт ажлыг хийж байгаа тэргүүний оюутнуудыг бол бас бид нар сургалтын төлбөрөөс бол тодорхой хувийг хөнгөлөлт үзүүлж ажилласан байгаа. Ингээд нийт одоо энэ өнгөрсөн 22 жилийн хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол Монголынхаа ард иргэдэд бас ингэж үзүүлсэн байх нэ, хөнгөлөлтүүдийг үзүүлсэн байх нь. Энэ бол бас бидний бол Монгол улсынхаа ард түмэнд бас үзүүлж байгаа нэлээдгүй том хөрөнгө оруулалтаа гэж үзэж байгаа. Отгон тэнгэр их сургууль маань дэрэгдээ одтой жаалууд цэцэрлэгийг үүсэн байгуулад үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдаад удаагүй байгаа одтой жаалууд цэцэрлэг маань хүүхдүүдийн авьяасыг дэмжигч байгуулахаар шалгараад байна. Одтой жаалууд цэцэрлэг байгуулагдсан гол шалтгаан бол Отгон тэнгэр их сургуульд маань ажиллаж байгаа, сурч байгаа нийт одоо энэ улсууд хүмүүс дунд маань бол 35 хүртэлх насны багш ажилчид бол нэлээд их байдаг. Манай сургууль ингээд судалгаа явуулахад бол Отгон тэнгэр их сургуулийн нийт багш ажилчдын маань 35 хүртэлх насны хүмүүс 60%-ийг эзэлж байсан. Мөн Отгон тэнгэр их сургууль маань 2011-ээс 12 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийг бэлтгэж ирсэн. Энэхүү цэцэрлэгийнхаа багш нарыг дадлаг хийлгэх түшид цэцэрлэг байгуулъя гэсэн санал санаачлагыг гаргаад өнгөрсөн 2013 оны хичээлийн жилээс эхлэн одтой жаалууд цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулж байгаа. Манай одтой жаалууд цэцэрлэг маань байгуулагдсан жилдээ нийслэлийн авьяасыг дэмжигч байгууллагаар шалгарсан нь бол бас манай хамт олон цэцэрлэгийн маань багш нарын нүр хичээнгүй хөтөлмөрөө гэж бодож байна. Ингээ Отгон тэнгэр их сургуулийн харьяа одтой жаалууд цэцэрлэгт маань нийт 4 ангидаа 90 гаруй хүүхдийг авч хүмүүжүүлж байгаа. Одтой жаалуудын очих дуртай газар. Одтой жаалууд цэцэрлэг өхөрдөм хөөрхөн хүүхдүүдтэй үүдэнэн урьж байна. Монголд анх удаа их сургуулийн түвшин цэцэрлэг болсон манай хамт олон чадварлаг боловсон хүчин хүүхдийн хөгжлийг дэмжсэн ганцаарчилсан болон бүлгийн сургалттай уран уншлага оюуны хөгжил англи хэл цаасан урлагийн дугууланд таны хүүхэд хамрагдахаас гадна төгөлдөр хуур бүжиг Япон сампингийн нэмэлт сургалтанд бид хамруулна. Та бүхэндээ хаягийг танилцуулъя. Отгон тэнгэр их сургуулийн дэргэдэх одтой жаалууд цэцэрлэг 2014-өөс 15 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Монголынхоо нийт боловсролын салбарт ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, мөн оюутан залуус, сурагч цэцэрлэгт удахгүй орох гэж байгаа бас инхри бяцхан үрстэй энэ хичээлийн жилдээ сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөё. Агсан төвшөнд магадлан итгэмжлэгдсэн Отгон тэнгэр их сургууль бакалавр, магистр, докторийн сургалтанд таныг урьж байна. Сэтгүүл зүй, англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, аж ахуйн эрх зүйч, олон улсын эрх зүйч, нэгтлэн бодох бүртгэл, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрүүдтэй урьж байна. Боловсролын шинжилгэд тавтай морил. Отгон тэнгэр их сургууль.